Шука гэдэг сэдвийн хүрээнд шука буюу баяр хүргэх гэсэн сэдвийн хүрээнд өнөөдөр эгэ гэдэг нөхцөлийг хамтдаа үзэх байна. Тэгээ эгэ гэдэг нөхцөл нь монгол хэлний эзэн бие дээр дэтэй гэсэн утга санааг илэрхийлж байна. За тэгэхээр энд байгаа үгүүдийг дагалдаарай. Нүгү хэн, 동생 두, 동생 두, 친구 найз, 아는 사람 таньдаг хүн, 아는 사람 таньдаг хүн, 아버님 아ав, 선생님 багш. За тэгэхээр энэ дээр эгэ гэдэг нөхцөл орж ирснээрээ дэтэй гэдэг утга санааг илэрхийлнэ. Харин гэ гэдэг нь болохоор хүндэтгэлийн хэлбэрийг илэрхийлж байгаа. Гэ гэдэг нь хүндэтгэлийн хэлбэр. 누구에게 힌트, 동생에게 두드, 친구에게 найзад, 아는 사람에게 단득 хүнд, 아버님께 бид нар нэг эгэ гэдгийг хүндэтгэлийн хэлбэр гэ гэсэн шүү дээ. Тэгэхээр өөрөөс насаар ахмаг болно. Албан тушаал ахмаг байгаа хүмүүстээр бид нар бүгдээ гэ гэж хэрэглэдэг байгаа. Тэгэхээр 아버님께 아웃, 선생님께 багшд гэсэн санаагаар орж иж байна. Тэгвэл энэ хоёр нөхцөл маань өгүүлбэр донд яаж орж ирд юм бэ гэдэг бүгд хамтаа харцгаая. өгүүлбэр донд 누구에게 주려고 선물을 샀어요? Манай түүн Монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн Солонгос хэлний бүх шатны ном сургагчдыг боловсруулан гаргаж, мэргэжлийн түвшинд Солонгос хэлний анхан шатнаас эхлээд Солонгос хэлний түвшин дагдаг шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон Солонгос багштайгаар байнга эсрэг даван сургалт явуулж байна. Манай түүний багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол түүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ хүрээлэнд Солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг. Солонгос Монгол багштай найрсаг тав тухтай ном болон дагалдах CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо топын 4-р түвшинд тэнцвүүлж ясан гэх хичээлийн бас цагаараа нэмэлтээр хичээллэх боломжийг олгодог байгаа. Хилээ сайн сурч тэтгэлэг хандахыг хүсэж байна. Солонгос хэлнийхээ мэдлийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэнг зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай бол баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төвд хүрэлцээр суралцаарай. Та бүхэн Солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц Солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриатаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар хоолны автобусны буудлын баруун талд байрлах Британий эзэнгийн баруун хойд талд Могилевская офисын 5 дугаар давхарт 505 506 дугаар өнд байрлаж байна. Манай утас 9664 9939 8994 9939 даяагуудаа залгаарай. асууж байна. Хинд өгөхөөр бэлэг худалдаж авсан бай. 남자 친구에게 줄 거예요. найз залуудаа өгөх болно гэж байна. 토리니까 아기에게 군 반지를 선물하세요. 토리니까 아기에게 군 반지를 선물하세요. 토요 гэдэг нь болохоор хүүхдийн 100 насны төрсөн 100 дахь өдрийн хүүхд төрөө 100 дахь өдөр болж байгаа үед тэмдэглэдэг энэ баяр байгаа. Тэгэхээр 토리니까 хүүхдийн 100 дахь өдрийн ойн баяр учраас хүүхдтэй 아기에게 хүүхдэд 큰 반지 алтан бөгж бэлэг болгон өгөөрэй гэсэн санаа гарч ирж байна. За тэгвэл дараагийн өгүүлбэр бүгд харъя. 부모님께 유학 계획을 말씀드렸어요. ээж аавда эцэг ихтэй тийм үү? гадаадд суралцах төлөвлөгөөгөө хэлсэн, төлөвлөгөөг танилцуулсан гэсэн утга санаар орж ирж байна. Тэгэхээр өнөөдрийн үздсэн байгаа нөхцөлийг сайн ойлгосон байхаа гэж найдаж байна. Та бүхэн өнөөдрийн хичээлийг анхааралтай сонсоод маш их баярлалаа.